Сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө бичлэгээр би болохоор анх удаага Тэмүүгээс юм захиалж үзсэн. Тэгээд юу авснаа таадаг харуулах unboxing гэх юм уу? Unboxing бичлэг хэлэх гэж байна. Би Тэмүүгээс нийтдээ 16 мургаан юм захиаллаа. Ер нь бол нэлээд их юм захиалсан. Бараг 10 хонсоо. Сонсныг бодвол ер нь нэлээд жоох удаж ирсэн. Би өгн 7 хоног тэрчим байх гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь энэ жоохон 8 9 гээд хоноод ирсэн. Гэтэ эцэст нь Тэмүүгээс захисан юм ирсэн. Ингээд миний Тэмүүгээс захиалсан ийм том юм. Би угаасаа нэлээд их юм захиалсан. Хаад давхар хажуугаар нь үнийг энд гаргаад явчих. Тэгээд одоо задлж эхлэе. Би задлааг байгаа. За эднэр ингээд миний Тэмүүгээс захиалсан бүх юмнууд байна. За бүр амар доотлоод байна. За эхнээс нь эхлээ би таад харуулад явъя. За эхний 3 жил болохоор би 3 кейс захиалсан. Нэг нь ийм зурагтай. Нөгөөт нь болохоор Wolfchain, Stray Kids-ийн Wolfchain-ийн зурагтай. Тэгээ нөгөөт нь ийм цэцэгний зурагтай. За материал ямар ч маш дэжгүй шүү. Маш дэжгүй. Тэний ийм хөнгөтэй амар. Гэтэ энэ жоо хуулраад унцсан магадгүй юм байна. Цаг хугацааны ихэнд. Гэтэ дэжгүй шүү. За би тийг үнийг энд гаргачих. За дараагийн кейс нь болохоор бас ер нь амар хөрхөн кейс. Үнэн доо санамжтай байна. Ингээд амар тийм хөрхөн кейс авах гэдэг. Энэ юм төмөр биш. За нэг юм кейс нэ. Хамгийн сүүлийн кейс нь болохоор Wolfchain. Энэ кейс энэ бүр амар хөрхөн багс тий. Detail идэрнэ. Энэ бол амар дэжгүй кейс байна. Гэтэ бас хууларч жоохон магадгүй юм шиг байна. Энэ мэндээ жоохон ингээд гимтэлтэй л ирсэн байна. Гэтэ яг. Уусаа хямдхан авсан энэ гурвыг гурвал гэтэ энэ жоохон тийсэн баха. Нөгөө хоёр нь бол айгүй хямдхан байсан. За ингээд ийм 3 кейс авсан байна. Надад бол хамгийн их таалагдж байгаа материалын гайг юм гэвэл энэ арай юм хатуу ийм материалтай гэх юм уу, энэ арай юм хатуу. Нөгөө хоёр нь болохоор арай юм жоохон юм шилчгэр, жоохон ингээд нуглаж жоохон шилчгэр юм байна. Гэтэ гурвуулаа бас дэжгүй шүү. Маш дэжгүй. Дараагийн юм болохоор нэг ийм юм. Тэг би нэг яг яагаад захиалснаа би өөрөө ч мэдэхгүй байна. Зүгээр л амар хөөрхөн харагдаад байсан болохоор захиалсан нэг ийм сав байхгүй юу? Энэ дотор тий өссөн юу ч хийж болно, юм юу ч хийж болно. Тэгээд ийм сав байна. 6 хөрхөн харагдаад байсан болохоор захиалсан. Цоож нь бас цаг хугацааны ихэнд эвдэрч магадгүй цоож байна. No. Би ингээд ийм тойл захиалсан, энийг тойл гэж би бодсон байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр л ингэрийн тэмдэг байсан юм. Оо скан дуулчлоо. Энэ зүгээр л ингэрийн тэмдэг байна түү. Би энийг ингэж бэрдэг, би энэ тойл гэж үзсэн чинь том. Яг энэ зурган дээр шээ. Би энийг бүр үнхээр хэрэглэхгүй түү. Энэ бүр зүгээр л юм ингэрийн тэмдэг пин. Зүгээр л хойно юм ингэрийн тэмдэг. Би энийг ерөөсөө хэрэглэхгүй. Уг нь хөөрхөн байгаа. Тэг би энийг энэ тойл гэж үзсэн. За. Guys, миний буруу юм уу? Би буруу дутуу юмнууд гарцсан уу? Эсвэл скамтсан уу? Үгүй скам бас хайшин. Санийх бол үнэхээр миний захиалсан юм биш байлаа. Арай биш. Тэмүүл бол үнэхээр зургаас ашиг өөр ирдэг юм байна. Тийм байна. За. Дараагийн авсан зүйлийг харуулъя. Зүйл байгаа. Би нэг ийм зүйл зүудэггүй л дээ. Гэхдээ зүгээр л юм яаж зүуддэг. Сонирхолтой талаар авсан гэх юм уу? Ийм зүйл байна. Ийм зурагтай. Тэгээд энэ болохоор оосрно. Би нэг бараг зүггүй л халтаа. Ийм зүйл байна. Би нэг яруу урт байхын байх гэж бодсон. Жоохон богинохон юм байна. Энэ явахтай л иржтэй. Гайс би дахиад скан дуулчлаа. Би уг нь ийм дэвтэр захиалсан баггүй юу? Би тэгээд энийг нэлийн том юм байх гэж бодсон. Бүр ийм фото бүк шиг нэлийн том юм байх гэж бодсон. Би угаасаа тэгээд size эдрийн хараагүй шүү. Захиалсан баггүй, зүгээр л надад 6 амар том харагдсан болохоор. Тэгсэн чинь энэ юу вэ? Нэр энэ бүр арай биш. Энэ бүр арай л жижиг юм байна. Бүр арай л жижиг юм байна. Би нэг нэлийн том байх гэж бодсон. Бүр амар жижиг юм. Яастан бол санаад би дэвтрэг болон тэр задлчиж үзмээргүй санагдлаа бүр жоохон тиймэрхүү болчлоо. Одоо ихтэй явах дараагийн бас үлцэн нүд байгаа. Дараагийн бол нилээн ингэж пакэжлсан нилээн би юу захиалсан мартчихжээ. Тэгээд энийг жоохон задлах гэж нилээл юм болоо нэг би задлчаад харуулъя. Тийш дээ. Би нэг ийм захиалсан баггүй юу? Энэ бүр амар хөөрхөн заяа. Энэ бүр амар хөөрхөн заяа. Энэ дотор ингээд карт эсвэл ингээд дуртай гişнийхэн зургийг ингээд хийж болно за. Тэгээд энэ амар хөөрхөн модтой оосрт юм байна. Яа энэ бүр амар хөөрхөн би. Ингээд цүнх мөнх энэ дөрмнаас ингээд үлдчих болно. Тэгээд энэ Wolfchain-ийн тэнд SKZ гээд Wolfchain гэж бичсэн. Яа энэ бүр амар хөөрхөн байна.
Би энэ дотор 6 гэдэг байна. Энэ бол үнэхээр сайн унаач чадлаа. Энэ бол материал нь ч амар тийм ийм хунцар гэх юм уу. Тэгээд хунцар болохоор нэлээд сайн бас боож багилсан байна. Тэгээд яг нь нэг хүн гавал амархан хэвчэрч гисэн. Материал бол үнэхээр дэжгүй. Маш дэжгүй. Энэ угаасаа би жоохон миний хувьд жоохон үнэтэй авсан юм л та. Гэтэ ер нь бол амар хөөрхөн байна уу. Энэ дэс сэтгэл ханаж. Дараагийн нь болохоор нэг хэсэг нэг юм юмнууд тренд болоод байсан шүү дээ. Тэгээд би яг би болох уу гэж бодоод энэ захиасан. Ингээд шууд юм наалтцдаг. Им харанхуйтай захиасан. Тэгээд энэ одоо хэр сайн наалтах юм бол гайг бах уу? Гайг наалтдаг байна. Тэгвэл миний цансыг бодвол миний ингээд бүх захиалсан амар жижигэн байгаадах юм. Би уг амар том ом байх гэж бодсон чинь энэ захиалсан бүх юмуд амар жижигэн байгаадах юм. Ямар сони. За энэ бол тэгээд угаасаа. За дараагийн юмнууд нь болохоор би болохоор фотокартс одоо зөвлөлөхгүй юу? K-pop хамтлагуудын тэгээд миний фотокартууд бүр амар ихтэй. Тэгээд ингээд зарим нь ингээд хийх юм хүмгүй болоо тэгээд би нэг юм хоёр ширхэг юм захиалсан. Энэ болохоор бас Wolfchain-тэй. Энэ болохоор зүгээр юм харагддаг юм хавтас гэх юм уу. За энийг бол би бол өгөн жоохон бие мэйтэй байх гэж бодсон. Тэсэнд нь жоохон шилжижсэн юм ирсэн байна. Ингээд яг тэл. Энэ бол хэрэглэн л дээ. За энэ бол нэг юм ирсэн байна. Энэ бол маш төвлөлөө шүү. Яг зурган дээр ширхээ. Wolfchain гэж бичсэн. Дараагийн хоёр юм маань болохоор нэг юм хоёр юм байгаа. Энэ болохоор би нар бол энэ бол утсандаа зориулж авсан гэх юм уу. Тэгээд ихнийх нь болохоор ийм утсан дээр тогтоодог жижигэн гэрэл. Гэтэ энэ жоохон ингээд шилж байгаа ирсэн лээ л да. Ингээд утаснаас авчиж. Тэгээд ингээд саач. Гэрлийн ихсэж болт юм. Ихсэж даад. Окей. Энэ бол маш дэжгүй шүү. Тэгээд энэ тэнэглэгч юм шиг байна. Тэнэглэгчтэйгээ ирж гин тэр нэг юм цаас. Тэгээд энэ бол маш дэжгүй. Энэ бас гайгүй хямдхан авсан болохоор. Тэ нэг юм байна. Энэ л дэжгүй шүү. Дараагийн юм болохоор энэ болохоор юм баггүй юу? Ингэж зүрэг гаргадаг. За бас жоо ээж шүү. Ямар хүн байгуулт хийс. Бас маш дэжгүй. Энд ийм гэртээ ирд юм байна. Даав муудтай. Нэгэрэ ийм даав муудтай ирж байна. Тэсний энэ болохоор шууд ингээд утсан дээр ингээд тогтооч. Авчаад тэнгүүтээ энд ингээд хоёр дуран юу юм болов? Зэн ямарсан юм дурнан л юм шиг. Би нэг яаж хэрэг мэдгүй байна. Энэ бол даав мууд хүмүүс тэгэл айтайхан ирлээ. Дараагийн юм болохоор би цүнх захилсан. Гэтэ энэ бол миний нэг тийм тайпинг цүнх шүү дээ. Би зүгээр л амар тийм анхаарал татахмаар тийм зургтайсан болохоор ийм цүнх захилсан. Тэзаалж. Яа, тийм цүнх авсан болоо. Би энийг л өөрөхгүй байна. Тэгвэл энэ бүр амар ийм butterfly тийм. Тэсний дотроо зүгээр л ийм даун цүнх байна. Гэтэ энэ дотор ингээд дэвтэр хийгээд сургал мургалт руугаа явуул зүгээр л юм байна. Дэвтэрний хэмжээтэй юм байна. Материал нь бол яг бүр ингээд жоохон татангууд л урагт харуул биш бас дэжүү. Гэтэ би энэ цүнхийг өөрөхгүй тхүү. Жоохон кринж. Тэгээд энэ оосрын байна. Оосрын хийгээл үүр. Би өөрөхгүй мэдгүй байна. Би яагаад би энэ зургтайг нэг мэдчихсэн даа. Гэтэ би яагаад авсан бол. Нөгөө би butterfly дуртай л та гэтэ мэдгүй. No comment. Дараагийнх нь болохоор жоохон хөвгөлтэй юм байгаа. Би нэг зүгээр л жоохон тийм хөвгөлтэй захиалмар санагдаад энийг захиалж заяа. Бусдаар бол би нэг бол нэг тийм амар өмсөж өмсөхгүй. За энэ болохоор нь штэ. Багчааны зургтай аймс. Яа би яагаад захиалсан мэдгүй байна. Би ихтэй багчаан зургтай юм байна. Юу юм бэ? Энэ ямар том юм бэ? Энэ баг 40 хэдэн арьцмаар хаа. Ийм том. Яг уртл мэн л да. Өмсдөг энэ хэсэг ийм том заяа. Би ийм том өглөө штэ. Ямар фан юм бэ? Хөөрхөн хүн байгаа болохоор тэгэл. Юу. Материал нь бол нэлээд үзэн байна. Тэгэхээр энийг бол ер нь өвлөл өмсөх юм байна. За би өмсөж нэг ганц удаа өмсөж үзнэ. Нэлээд урт. Тэгээд яг энэ хэсэг бүр арай л том юм бүр. Арай л том юм байна. Уусаа тэмүү хувцсанд амар том сайзтай байдаг гэж сонссон. Тэгээд энэ дугасаа сайз байгаагүй. Тэгээд таарч авах гэсэн арай жоохон таарахгүй юм шиг байна. Гэтэл багцааны зүрт болохоор гоё юм аа. За хамгийн сүүл нь болохоор нэг юм байна. Энэ марк миний бодлоор вар байхаа. Вар. Тийм. Би энэ бол нэлийн өндөр хүлээлттэй байгаа. Тэгээд цансыг бодвол гайгүй том ирж ин гэдэг амар хөнгөн байна. Маш хөнгөн байна. Тэгэхээр бас жоохон
чанаргүй байж магадгүй. За нөгөөсөө дүүрэн хөөсөн зурулахыг би задлчаад таад харуулъя. За энэ бол маш дэжүү шүү. Маш дэжүү ирж. Гэтэ бас сансаг бодуулж байгаа жижиг л юм л да. Гэтэ материал нь бол oh my god. Яахан тропофобia хөдлөж шүү. За ингээд тань заяа. Амар би антоми. What is this? Ингээд цогцохнос жоо өөр үү? Энд дийж юу орноо? Бүр арай л жижиг нүү. Үдэн мүзгэл орно гэхээс бусраа жоо сүнээр шиг энэ байвал байчин. Энэ харахад цогцоон санагдаад байна. No comment. За бас материалын хувьд бол дэжгүй. Гэтэ унвал ингээд шууд бол идэхгүй байх. 2-3 жижиг литрхээр юм бэ. Тэгээд хэмжээний хувьд би жоохон том байх гэж бодсон чинь жоохон жижиг ирчих. Гэтэ энэ жоохон юу харагд. Тэгээд ямар юм бэ? Бас жоохон авангард л юм биш. За миний захиалсан юмнууд ер нь ингээд дууслаа. Би нийтдээ ер нь нэлээд хин захиаллаа. Тэгээд надад хамгийн их таалагдсан топ 3 тадад харуулъя. Тэгээд надад хамгийн их таалагдсан 3 бол хамгийн их мэдээж энэний материал тэгээд ер нь л зурагшаал ирсэн гэж би бодож байна. Энэ бол энэ од нь бүр амар хөөрхөн санагдлаа. Тэгээд энэ бол хамгийн ихэнд хоёрт болохоор энэ гэрэл. Энэ гэрэл бол сансныг бодвол маш дэжгүй 3 өнгөнгөөр бас масаад энэ бол маш дэжгүй шүү. Ингээд авчиж чинь. Энэ хоёрт. Гуравт нь болохоор энэ бүр амар хөөрхөн. Энэ л нэлээд хөөрхөн. Бас нэлээд хэдэн фотокарт орчгоор юм байна. Энэ л хөрсөн. Скан доос хоёроо би яхаа мэдгүй байна. Би нэр яхаа мэдгүй. Би нэг л хэрэглэхгүй заяа. Би нэлээд хонгож бодсон. Энийг би тойл гэж бодсон. Би бүр тойл гэж бодсон. Тэгсэн чинь энэ бүр зүгээр л ингийн тэмдэг юм заяа. Зүгээр л ингийн тэмдэг. Мэдгүй байна. Ахтай л ирсэн юмнууд нь бол тэгэл энэ зүйлснээс ахуулаад энэ савмав бис бас жоохон хэрэггүй юм захиалчдээ жоохон хэрэгтэй юм. Энэ манийг бол би хэрэглэхгүй байхгүй юу? Тэгсэн мөртлөө л захиалсан. Цөөнх мөнхөлийг бол би бүр хэрэглэхгүй шүү дээ. Зүгтэн бийж яа тийм зүгт хэлсэн мэдгүй нас жоохон би мийг юм гээд жоохон шалчижсэн л ирсэн л энэ л та. Гэтэ тэгээд хэрэглэн дээ. Энэ бол бистэй шүү. Тэгээд миний тэмүүг авсан юмнууд нэг юм их байлаа. Тэгээд би дараа бүр сайн юмнуудыг уншиж судлаад хэрэгтэй юмнуудаа захиалъя гэж бодлоо. Тиймэрхүү туршлагатай боллоо анхны захиалал дараа. Тэгээд тэмүү бол зарим нь яг зурагшаа ирээд тэгээд зарим нь бүр зурнаас амар жижиг ирд юм байна. Том бол ирдэг юм байна. Амар жижиг ирд юм байна. Тэгээд бас сайн юмыг уншиж аваарай заяа. Тэгээд хэрэгтэй юм аваарай. Ямар ч тийм хэрэггүй юм авчиргүй шүү. Мөнгө ингээд үрсний л гарц. Би л жоохон тэнэлтэй жоохон хэрэггүй юм авчир. Тэгээд тэмүүс захиалсан миний юмнууд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд ер нь бол дэжүү шүү. Би бас дараа бас тэмүүгээс юм захиалж магадгүй. Өнөөдрийн тэмүүгээс захиалсан юмнууд нэг иймэрхүү байлаа. Тэгээд ер нь бол үн дагаал чанар юм байна. Тэсээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Миний инстаграмыг дагаарай.